Манай ээж миний дүүгээс сонссон юм байлээ л да. Библийн ном манай гэрт хүрээд ирсэндээ ээж асуусан чинь манай дүү итгэхгүй тэгээ энийг унсан сайн хүн болж байгаа сург байна л гэж хэлсэн бэлээ. Тэр л үг зурсхийг л манай ээжийн зүрх сэтгэлд хамгийн сүүлчийн итгэл найдвар. Тэгэл тэрийг барайл манай ээж би шоронд байгаа шүү дээ. Над дээр тэр Библийг авчирч өгвөл миний хөө энийг уншаад өгөөч гэж гуйсан. Урд нь бол ирэх болгондоо ламбуугийн элдв янзын таринтай элдв юмыг авчирч над өгдөг гэсэн. За энийг нэг ингээд тойруулаарай, энийг ингээрэй гэлөө. Тэр үед нь манай ээж юу ч тийм авчираагүй харин Библи авчирч өгөөд энийг уншаад өгөөч миний хөө. Тэгэл би ээжигээ маш их өрөвдсөн л дөө. Ээжигээ ийм байдалд оруулсандаа би бас маш их харамссан. Өөрийгөө үзэн ядсан. Би ээжийнхээ өмнө сууж байхдаа өөрийгөө хараасан байхгүй. Хээч навшаач. Чамаас олж ээж чи харин ч нэг ном авчирч өглөө шүү дээ. Ингиж ээжигээ зовоох гэжтэй. Гэл өөрийгөө би хараагаад ээжигээ өрөвдсөндөө амлсан би уншия. Тэгээ би бол Есүсийн тухай тэр үед чинь ямар мэдлэг ойлголт байх вэ? 1992 он. Их сонин. Одоо би ингээд боддیں۔ Яагаад би Есүсийг мэдэхгүй? Есүс надад ямар ч буруу муухай юм хийгээв. Энэ ариун Библийг би уншиж үзээгүй мөртлөө яагаад би дотроос үзэн ятаад байсан? Яагаад Есүс гэхлээр л дотроос уураар явчихдаг. Тэрслэл төрөө явчихдаг. Эсэргүүцэл гидэн хөдлөөл те. Яг ингээд миний дотроос. Тэгээ сүулт нь би бодож байгаа. Надад юу нэг ямар буруу юм ийсэн. Би Есүсийг юу ч мэдэхгүй. Тэгэхэд энэ Библийг би анх удаага харж байна. Тэгэхдээ яагаад миний уурлаад байгаа. Хөх инээд хөрөөд бүр илэглээд баг энийг үзэн ятаад байгаа. Намайг маш ихээр доромжлоо зовоотсон хүнээс ч илүү бараг Есүс гэдэг нэрийг сонсоод Библи гэдэг үгийг сонсоод хүний дотроос ямар их тэрслэл төрж байна. Тэгээ хожим ойлгосон. Библи энэ ном чамайг гэм нүглээс хол байлгана. Эсвэл гэм нүгэл чинь чамайг энэ номноос хол байлгана гэж.